Өнөөдөр бид нар нүглийг харж урдчлан тэмцэх хэрэгтэй. Тэгээ нэг удаа манай нэг налахын пастор ярьчихлаа. Манай болор гэдэг пастор. Тэгээ нэг юм хөөрхөн юм өсвөр насны охин ингээд цуглаанд ирсэн байхгүй юу. Тэгэл бид хэд ингээд цуглаа эхлэх юм яриад сонь сайхан яриад bijсэн чинь нэг хальтхан нэг юм үерхэл нөхрөлтэй холбоотой юм сэдв яригдлаа. Тэгсэн нөгөө манай пастор за хинэ. Тэгээ нэрийг хэлж байгаа юм. Би ихтэй нэрийг хэлээд явах. За одоо үерхэх хүнэл зөв болгох хэрэгтэй, сонгох хэрэгтэй тий. Алдаж эндээд буруу хүнтэй үерхэх үе. Тэгээ алдаж эндээд хэцүү юм болох үе тий. Бэлгийн харилцаанд ороод тиймэрхүү юм болох үе. Жирэмсэн болчих үе. Жирэмсэн болчих юм бол яах вэ? Тэгээ яг чамайг тэр жирэмсэн болгосон залуу чинь чамтай л адилхан нэг хүүхэд байгаа. Тэгээ тэр хүүхэд чинь чамтай суу юм уу тий би амьдралаа авч явъя зориулт гаргая инээ тэрэг гэхгүй. Тэр чинь зүхтайгаа л алга болчихно. Тэгээ чи нэг хүүхэдтэй болчихно. Тэгээ чи ингээд сургуулаад өгсөж чадахгүй гэрээсээ гараад юу гэртээ үлдээд хүүхдээ харах уу яах уу те хүүхдээ ээж дээр аваачиж өгөөд их сургуульдаа сурах уу ямар ч байсан нэг юм болон чи насан төрлөө тэгээ нэг хүнтэй суун залуу юм чинь тэнгүү тэр хүн чи яах вэ нэг хүүхдийг чи алга үзээд за яах вэ зарим сайн хүн таарлаа гэж бодоход ингээ өөрийн хүүхдийг хайрлаа байж идэл өөрийнх нь хүүхд гараад ирнэ өөрийнх нь хүүхд гараад ирэнгүүт яах вэ тэр чи өөрийнхөө хүүхдийг илүү үзээ чиний хүүхдийг алга үзээ тэгээ чиний хүүхд чи эрэгтэй хүүхд байх юм бол зодоод эмэгтэй хүүхд байх юм бол бүр хэцүү гэдэгс нөгөө өсвөр насаа өгөө амар урчлаа харж байгаа нүглийг. Тэгээ яг энэ утгаар нь урчлаа хараад байгаарэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ зүгээр манай пастороос мундаг урчлаа хардаг хүн шүү л гэж хэлэх гэсэн. Бидний эзэн Есүс Христ яг тэр нүглийг урчлаа харах тал дээр хэлэхтэй. Матай номын 3-р бүлгийн 22 дээр нүд бол биеийн дэнлүү мөн. Нүд чинь саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна. Харин нүд чинь ёрын муу аваас бүтэн бие чинь харанхуй болно. Хэрв доторх гэрэл чинь харанхуй байх аваас тэрхүү харанхуй юутай ихвэ гэж хэлсэн байна. Есүс Христ хэлэхдээ яасан бэ гэх юм бол бид нар юу харж байгаагаа шийдэх хэрэгтэй, юу харж байгаа дээрээ хяналт тавих хэрэгтэй гэж хэлсэн байна. Тэгээ бид нар нүдээ цэвэр байлгах хэрэгтэй. Бидний нүгэл рүү хөдлөх зүйлийг бид нар харахгүй байх хэрэгтэй. Харин нүдээ гэрэлтэй байлгаж гэрэл гэгээтэй зүйлсийг харах хэрэгтэй гэж хэлсэн байна гэсэн үг. Яагаад нүдний талаар хэлж байгаа юм бол? Яагаад гэвэл энэ дэлхийдээ харилцахдаа хамгийн түрүүнд бид нар харж байна. Тэгээд тэр харахаар дамжуулаад бидний тархинд юу үүсэж байна? Бодол үүсэж байна, мэдрэхүй үүсэж байна. Тэгээд тэндээсээ бид нар нэг хүрч үзийгээд хүртхүү үүсдэг. Бид нар их сургуульд гой зүй хичээл дээр хүртэл үздэг шүү дээ, тийм үү? Хүний таних тэр мэдрэхүй яана. Юунаас эхлэх вэ? Харахаас эхэлж байна. Есүс Христ энд хэлэхдээ яг тэр анх харахтаа л та нар нүдээ цэвэр байлгах хэрэгтэй шүү гэж хэлсэн байна. Есүс Христ уулан дээрх сургаалаа яг Матай номын 5-р бүлэг дээр ингээд заагаад байж байхдаа та нар зүгээр ингээд те завхаарах нь гим нүгэл гэж хэлсэн. Гэхдээ би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг зүгээр тачаадан харах төдийд л тэр нь түүнтэй завхаарсан болох болно гэж хэлсэн байдаг. Тэгээ яг үүнийхээ ардаас хэлэхдээ та нар нүдээ цэвэр байлга гэж хэлсэн. Арга зам маягаар. Тэгээ бодоод үзье л та. Хүн яаж завхаарлаас өөрийгөө ангид байлгах юм бэ? Бид нар нүдээ цэвэр байлгах хэрэгтэй. Амен. Бас энэ дэлхийн олон гим нүглүүдээс бид нар өөрсдийгөө цэвэр байлгахын тулд урдчлан сэргийлэхийн тулд яах вэ гэх юм бол бид нар нүдээ цэвэр байлгах хэрэгтэй юм аа. Амен. Өнөөдөр энэ дэлхий дээр олон эрдэмтэд нүдээр дамжуулан тархинд яг тэр өгөгдөл очоод тэгээд тэр өгөгдлүүд нь бодол болоод тэгээд тэр бодлууд нь биднийг үйлдэл болгох тэр түмэн янзын бодлууд нь биднийг үйлдэлд үргэлж сэтэлжүүлж ийдгээ гэдгийг баталсан байдаг. Бүхэл эрдэмтэд үүн дээр санал нийлэх болно гэсэн үг. Харин Есүс Христ 2000 жилийн өмнө тэртээ 2000 жилийн өмнө штэ. Энэ талаар аль хэдийн хэлэхдээ та нар нүглийг яах нь вэ? Нүдэн дээр чинь ирэх үед л та нар нүдээ цэвэр байлгах гэж хэлсэн. Та нарыг нүгэлд өдөөж болох, нүгэл рүү хөтөлж болох алив зүйлийг бүү хар. Та нар нүдээ цэвэр байлгах гэсэн байна. Амен. Би баг байхдаа нэг хулгай хийжлээ. Игчийнхээ мөнгийг хулгайлж ирсэн. Тэгээ би яг ингээд сүулт бодоход би яагаад игчийнхээ мөнгийг хулгайлсан бол гэж бодсон чинь яг ингээ миний нүд байсан байхгүй. Их ч ингээ ажилласаа ороод ирсэн чинь жинс өмднийх нь карманаас ингээ тал 100 төгрөгийн тал нь ингээ цуцсан байсан байхгүй. Тэгээ би яг тэр үед бодчихсон. Тэр үед чи бэлэн гомын 150 байлаа. Чавг 20 байлаа тий. 20-ын чавг 5-ыг аваад гусч болохоор байлаа. Энэ 100-г би авчих юм байна да гэж бодсон байхгүй. Тэр үед яг миний нүдээр дамжуулаад тэнд бодол орж ирээд тэгээ тэр маань төлөвлөгөө болсон байна. Өглөө ихчийг унтж яхад хичээлд явахдаа төрүүлж бослоо. Өмднөөс нь кармагийн нөгөө 100-га хайгаад байгаа шүү дээ. Уудалсан чинь нэг бүхэл юм баригдчихээн. Тэрийг аваалгаараа яваад гэсэн. Хичээл дээр очиод тоосон чинь 3200 төгрөг байна. Тэг яах нь 3200 төгрөгөөр чи тэнд нэг сайхан нэг сэргэлэн гадаргийн хөхтэйсэн тэр хөхтө хоёлаа гарч юм авч идэх нь тас Монгол байна. Хоёлаа туйлыгээд гарангуудаа туйлж байгаа хөөхгүй тэнд нөгөө мөнгөөрөө. Орой өрөөд ирсэн чи ээж мэдчих нөгөөх нь.
Яаж мэдсэн бэ гэсэн багштай очиод уулзсан гинэ. Ямар нэг юм сэжүүр хайгаад. Тэгээ яваад очисон чи багш цаач өстө мөнгөтэй байл шүү дээ. Яасан гэсэн чи би бас гинэ богох. Тэнд багш за ингээд ийм эцэг эхийн тоглолт болно. Тэгээд ийм гоё хүүхдүүд авьяасаа үзүүлэх сайхан тоглолт урлаг зааланд болохын нэг хүүхдийн 500 гэд хэлж дуусах багт бидэндээс 500 төгрөг өгсөн. Аавэ гэсэн. Тэгээ яах нь багш мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгээ цаа чи мөнгөтэй байсан гээ хүрээд орой хүрээд ирсэн бүх мөнгөө дуусчаад ирсэн чи ээж чамайг их жаахан мөнгө их хулгацсны чи мэдсэн. Одоо чамайг арсич уулна. Чи ихлэ цайгаа авчих гэсэн. Тэгээс цайг нь уулгаж байгаа тест өгөөсөн тий. Тэгээ би яг тэр юуг бол тест мартадгүй. Тэгээ тэнд юу болсон? Тэнд яс. Тэнд ингээд би нүдэрээ дамжуулаад энэ нэг 100 төгрөгийг авчий гэдгээс л тийм юм эхэлсэн. Тэгээ энэ зүгээр ингээд бодож явах үед энэ нэрээ ямар гоё тийм жишээ болж болох юм бэ гэдгийг би ойлголоо. Нүгэл гэдэг яг хүний нүдээр дамжуулан тэнд сэтэл бий болдог. Тэгээд тэр сэтлийг бид нар бодол байхад нь хэрвээ зогсоохгүй бол яах нь вэ? Үйлдэл болоход улам хүчтэй болно гэсэн үг. Тэгээ үйлдэл хийлээ гим нүгэл боллоо. Тийм учраас Есүс Христ аль хэдийн бидэнд хэлсэн байна. Нүдээ цэвэр байлгаа. Тэр байтугай дуулал номын 101-ийн 3 дугаар эшлэлээр Давид хаан хэлэхдээ би нүднийхээ өмнө үл бүтэх ямар чимийг байлгахгүй гэж хэлсэн байдаг. Би нүднийхээ өмнө үл бүтэх ямар чимийг байлгахгүй буюу тэр Давид хаан хүртэл би нүглээс сэргийлэхийн тулд нүднийхээ өмнө үл бүтэх гим нүгэлтэй тэр зүйлийг би харахгүй гэсэн байна. Хаан хүн хүртэл тэнд ухамсартайгаар юу харах болоод юу харахгүйгаа шийдэж гинэ гэсэн үг. Амен. Өнөөдөр бид нар юу харах юу харахгүйгаа шийдэх хэрэгтэй юм аа. Би та бүхнээс асууя л да. Өнөөдөр та юу харж байгаа вэ? Өнөөдөр та юу харж байгаа вэ? Өнөөдөр таны Facebook дээр Facebook-ыг гүйлэх үед, та Instagram-ыг гүйлэх үед, TikTok-о явуулах үед, компьютер нэх үед, утсаа нэх үед танд юу харагдаж байгаа вэ? Өнөөдөр алгоритм танд юу харуулахыг ерөнхийдөө шийдэж байгаа. Ягаад вэ гэх юм бол таныг хаана ингээ гоё тоормслоод ийн, алин дээр нь саатаад ийн гэдгийг мэдж байгаа. Нэг ах хүү байсан. Тэгээ нэ утсан дээр нэм 2 дугаар цувгийн юмнууд айгүй их гараад тахгүй юу Facebook дээр. Одоо та юм муухай юм үзээд гэдэг чинь үгүй юу ах нь үздэггүй наадах гэж тийм байхгүй. Наадах чи зүгээр ингээд би үзэхгүй өөрөө гарч ирээддэг байхгүй юу гэсэн. Тэгэхээр би бол яг нэг алгоритмыг мэдээд байгаа. Алгоритм яаж юм гэхээр хүн ингээд ньюс видео гүйлгэж явах үед алгоритм гэдэг нь цаана байгаа тэр нэг системийг хэлээд байгаа юм л та. Автомат систем нь. Яг ингээд гүйлгэж явах үед хаана тоормсолж ийн гэдгийг тооцдог байхгүй юу? Яг ингээ гүйлгэж байгаа хаана нэг зогсоогоод хэсэг ингээ хараад ийн гэдгийг тооцоод тэнгууд наа хүн чи энэ дээр тоормслоод ийм мэдээллүүд өгөөрэй гэд яах нь тийш өгнө гэсэн үг. Ах тэгэхээр яг нь үздэггүй байсан ч гэсэн тоормслол гэдэг байсан юм шиг байна. Та нэг хэсэг тогтчоо за. Тэгээ дахиад нэг юм нэг хэсэг тоормсчоо тэгээ яваад. Өнөөдөр зүсэм бүрийн биднийг нүгэлд хөтөлж болох олон зүйл дээр бидний тарих ухамсаргүйгээр тоормсолдог. Ухамсаргүйгээр штэ. Бид нар өөрсдөө шийдэж болно. Би энийг үзэхгүйгээ шийдэж болно. Гэхдээ ухамсаргүйгээр тоормсолдог. Ихэвчлэн хүн байнгын за би юу үзэх үү гэж бодож утсаа ингэхгүй шүү дээ. Хүн яадаг вэ гэхээр юуг л яг тэр нөгөө одоо зөнгөөр нөрхөд энийг чи юу гэж хэлдэг вүлээ? Mindless scrolling гэж хэлдэг. Тийм хэлбэр рүү шилжчихдэг. Идэвхгүйгээр зүгээр scroll хийх. Харин тэр үед яг уу гэхээр яг тэр тархины далд ухамсарт байгаа хэсэгт нүгэлтэй юм дээр тархинд жоохон дофамин ялгараад ховж вий шинжтэй, атаархлын шинжтэй, хүм муулсан шинжтэй юм эсвэл завхайрлын шинжтэй юм байх юм бол яах нь вэ? Тэнд тархинд дофамин ялгардаг учраас автоматар тоормслоод идэг. Тийм учраас өнөөдөр бид нар алгоритм бидэнд юу танилцуулж ийн тэрийг нь хараад юу харахаа ерөөсөө шийдэхгүйгээр ухамсаргүйгээр бид нар нүгэл үлдэхэд ойрхон байдгаа гэсэн үг. Яг л энэ дуулал номын 1:1 дээр хэлсэнчлэн тийм үү? Нүгэлтний зам дээр зүгээр бид нар очиод зогсох төдийд л нүгэл өөрөө биднийг газ ирж аваад өөртөө нэгтгэждэг юм аа. Бид нар юу харж байгаагаа шийдэх ёстой. Амен. Заримдаа бид нар яг юмсыг гоё бодох хэрэгтэй. Ром номын 12:2 дээр өнгөрсөн 7 хоногт бид нар бас ярьсан. Оюун санааныхаа шинтгэлээр дамжуулан өөрчлөгдөж байх тун гэж. Facebook дээр чи янз бүрийн яах нь нэг юм атаархлын шинжтэй юм гараад ирэх юм бол яах вэ? Бид нар болиулах хэрэгтэй. Тэр маягаар бид нар ажиллах хэрэгтэй юм гэсэн. Амен. Яг гэх юм бол хэрвээ бид нар тэрийг болиулахгүй бол хэрвээ бид нар тэр яг тэр нүдээр орж байгаа зүйлсийг болиулахгүй бол тэр нь бидний бодол руу яваад орчдөг. Бодол нь 2 дугаар шат байх нь шүү дээ, тийм үү? Бодол руу яваад орох үед мэдээж бид нар ингээ одоо өнгөрсөн алдчихлаа гэсэн үг биш л дээ. Бид нар бодолтойгоо тэмцэх ёстой.
Гэхдээ л бид нар нүдэн дээрээ зогсоож чадах юм бол илүү давуу тал болдог. Амен. Нүдэн дээрээ зогсоогоорой. Урдчлан харж энэ юу намайг нүгэлд өдөөж болох юм байна гэдгийг ойлгож зогсоогоорой. Харин бодол руу орсон тохиолдолд яах вэ? Өнгөрсөн 7 хоногт бид нар ярьсан өнгөрсөн 7 хоногт сая Ромыг жоох урдчлаад илчлээ. Ром 12:2 дээр явуулаа. Оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгээ Бурхны хүсэл юу болохыг мэдээ гэж хэлсэн байдаг. Амен. Өнөөдөр таны бодолд хэн нэгэнтэй холбоотой муу бодлууд, гомдол, атаархал, худал хуурмаг, завхаарл байна уу? Саруул гэл нэр ороод ирэнгүүт бид нар бодох нь шүү дээ. Би ерөөс атаархаж болохгүй гэт тэнд яах нь вэ? Бид нар зогсоох хэрэгтэй гэсэн үг. Оюунаа гэж бодлоор би оюунаад гомцсон байгаа. Оюунаад би гомдож болохгүй. Би уучлах ёстой гэж яах нь вэ? Бид нар бодох хэрэгтэй гэсэн үг. Яг гэх юм бол бид нар оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгддөг учраас эмүүчин гэд нэр ороод ирэх юм бол би завхаарж болохгүй те. Энэ талаар бодож болохгүй шүү гэж бодно гэсэн үг. Би ягаад эмүүчин гэж нэр сонгосон бэ гэх юм бол би ч танихгүй их нэртэй байхгүй. Таныг нэр илчих юм бол чи тэрийг боддөг юм уу гэдэг юм шүү дээ. Тийм үү? Бид нар яах нь вэ? Энийг тэр дор нь зогсоох хэрэгтэй байд юм аа. Амен. Илч Паул энэ тал дээр хэлэхдээ Галаат номын 6-гийн 7 дээр бүү мэхлэгд Бурхан элэг дог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Учир нь махбодтой таригч нь махбодоосоо ялзарлыг хурааж авна. Харин сүнсэнд таригч нь сүнснээс мөн хамийг хурааж авна гэж хэлсэн. Хүн юу тарьснаа хурааж авна буюу хэрвээ тэр сайн зүйлийг тарих юм бол, нүдээ цэвэр байлгах юм бол, бодолтой хяналт тавих юм бол тэр үр дүнгэл хурааж авна. Харин энийг зүгээр ингээ хязгаарлалтгүй орхичих юм бол, тэр бодлоо хазаарлахгүй бол, нүдэрээ юуг л юуг оруулах юм бол эцэстээ ялзарлыг буюу гим нүглийг хурааж авах боломжтой гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэлж Паул хэлэхдээ бүү мэхлэгдээ гэж хэлсэн байгаа. Яг гэх юм бол бид нар ингээ шалтгаан хэлэхдээ амархан шүү дээ. Би бас боддог байхгүй. Нэг өдөр Бурхны өмнө очил. Бурхан минь бист тэр нүглийн эсрэг амар тэмцсэн байхгүй. Тэмцээлсэн тэгэл ингээ зүгээр өжсэн чи ингээ нүглээдсэн тэ гэж хэлэх үед Бурхан надад юу гэж хэлэх бол? Бити худлаа яриа л гэж хэлэх бол. Яг гэвэл надад аль хэдийн тэмцэх арга зам боломжууд өчнөө байсан. Би зүгээр л ашиглаагүй өөрийгөө зөнд нь хайдсан тэрийгэ цаг тухайд нь зогсоогоогүй эзний үгээр шинчлэх ёстой байсан тэр бодол санааг шинчлээгүй нүдээр оруулахгүй байх ёстой байсан тэр зүйлийг өөрөө гөлөрсөн учраас яах нь би тэнд алдсан гэсэн үг. Тийм байж Бурхан дээр очингуудаа би алдлаа. Би өстө нэрэ таны хүч арай л баг байгуу яав энтэр гэж юм ярих боломжгүй гэсэн үг. Яг гэвэл Бурхан элэг дог болохгүй. Бурхан үннийг мэдж байгаа нэг ахгүй шиг те. Гэхдээ би үздэггүй байхгүй гэж хэлээд яах нь нэмэргүй гэсэн үг. Аль хэдийн арга зам нь бидэнд байсан юм аа. Амен. Тэгээ бид нар ягаад тэр ер нь муу юм дээр ингээ амархан бодол маань ингээд улам хөгжөөд цэцэглээд те бидний тархинд яваад идэг вэ гэх юм бол энийг дагаад дофамин орж ирдэг. Яг тэр муу юм би болох үе түрүү хэлсэн нэг дофамин орж ирдэг бодол төр ч гэсэн ялхаагүй яах нь. Бид нар муу юмыг бодоод хин нэг бистад тэрнээс шог аваад маавад гэж бодох юм бол яах нь. Дофамин ялгарна гэсэн үг. Ховж үе шинжтэй тэр станаараа. Заяагүй штэ нэг үнийг айгүй муугаар удаад өөрийгөө лаг гэж бодчих юм бол яах вэ? Тэнд дофамин ялгарна гэсэн үг. Хин нэгэнд гомдоо тэр ста намайг гомдоосон штэ. Өсто муухай гэдэг тэр гомдол дунд хүртэл дофамин ялгарч ийна гэсэн үг. Тийм учраас сөрөг бодлууд хөгждөг, сөрөг бодлууд ухамсаргүйгээр хөгждөг. Та энийг ингээ би цэцэглүүлээ энэ талаар бодъё тэр ихтэй жоох үзье яднаа гэж бодохгүй ч гэсэн яах нь. Өөрийн мэдлгүүл тарих чинь наад чинь гоё юм биш үгэл хөгжүүлээд байна гэсэн үг. Тийм ч учраас Петр номын 2 дугаар бүлгийн 5:8 дээр түрүүн хэлсэн те эрүүл ухаантай байгтун гэж. Яг вэ гэхээр бид нар тархиа сул яг тэр нөгөө нэг далд ухамсартай орхиод ухамсартайгаар бодлгүйгээр орхичих юм бол бодлоо зөнд нь хайчих юм бол тэр өөрөө хөгжөөд яваад идэх юм аа. 2000 жилийн өмнө Элч Петр эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэж хэлэхдээ аливаа тэр бодол янз бүрийн зүйл дээр бид нар тархины яг тэр бодож шийдвэр гаргадаг хэсгээ ашиглаад одоогийнхоор тархи судлаачид хэлснээр кортекс буюу яг тэр бодож шийдвэр гаргадаг ухамсарт хэсгээ ашиглаад бид нар бодлуудаа эсэргүүцэж бодол дотроо бид нар тэмцэх ёстой юм аа. Амен. Ухамсаргүйгээр та нүглийн талаар бодож болж байна. Гэтэл ухамсартай та тэнд яах нь илд барьж орж ирэл юм балаа юм бодоод байгаа юм бэ гэж яах нь тэнд цавчин хайж зогсоох ёстой гэсэн үг. Тэр дайн нь эхлээд яаж юм таны нүдэн дээр дараа нь таны бодолд бий болох ёстой гэсэн үг. Бид нар тэр бодол дундаа нүгэлтэй байлддаг юм аа. Амен. Тэгээ бид нар яг тэр бурхан Каин тандж хэлсэн шиг бид нар ялах ёстой. Амен. Бид нар ялах ёстой. Тийм учраас тэр бодлуудыг бид нар ухамсартайгаар эрүүл ухаанаар бид нар ялах ёстой юм аа. Энэ бол бидний тэмцэл.
Тэгээд бид нар сонор сэрэмжтэй буюу урьдчилан сэргийлж аливаа зүйлийг ялгах хэрэгтэй. Энэ нүгэл болж болох уу болохгүй юу гэдгийг тооцоод аливаа зүйлээс аливаа бодлоос эртгэн өөрийгөө татж авах хэрэгтэй маа. Амен. Түрүүн та бүхэнд хэлсэн шүү дээ, нэг хүн наадах чинь сүнслэг зөвлөгөө биш юм шүү те. Наадах чинь зүгээр юм тарих судал сэтгэл зүйн зөвлөгөө шиг сонсогдоод байна шүү дээ гэж. Сүнслэг талбар ярих юм бол бидний эзэн Есүс Христ биднийг аль хэдийн чөлөөлсөн байдаг. Ром 7 дугаар бүлэг дээр Есүс Христээр дамжин орж ирдэг, Бурханаар дамжин орж ирдэг амин сүнсний хууль нь биднийг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн юм а гэж хэлсэн байдаг. Амен. Бид нар яг статусын хувьд аль хэдийн шинэ хүн болоод Бурханы хүүхдүүд болоод тэгээд зүрх сэтгэлдээ сүнслэг талбар дээр бид нар чөлөөлөгдсөн. Тийм учраас бид нар яах вэ гэхээр бидний дотор нүглийг эсэргүүцэх тэр нүглийг жигшил орж ирдэг. Тэгээ би ер нь засармаар юм уу? Би ер нь энийг болмоор юм уу гэсэн бодол үүнтэй хамт орж ирэх болно гэсэн үг. Өмнө нь бол нэг тийм нүгэл бодогдохгүй шүү дээ. Би энийгээ засъя те. Би савдлаа ярьчуу гэх нэг амар яахгүй. Санаа зовхгүй бид нар. Жижиг сажиг юм бол яад байж л те. Энэ орчлон харах юм бол ер нь том нүглүүдийг бид нар ингээд нийгмээрээ жигшин итгэдэггүй байх нь хамаагүй ер нь хэтэрхий том нүгэл муу нүгэл байх юм бол энэ буруу шүү те гэж жигшнэ. Гэхдээ жижиг юм дээр нэг эвтэйхэн гулгуулад бидний амьдрал нэг жижиг сажиг нүглүүдийг байлгаал гэдэг яаж хийж байгаа. Томуудын жигшиж байгаа тийч зөв сайн хүн наа жижигчин бол яг байж гэж байгаа юм шиг л байдаг. Тэгээ жишээ авах жишээ нь 5 эхнэр нөхөр 5 тийм хосууд байлаа. 4 нь ингээд эхнэрээ зоддог бол яг. Нэг нь эхнэрээ зоддгоо. Гэхдээ ерөөсөө эхнэрээ хүндэлдэггүй, дандаа дорд үздэг, ерөөсөө хайрладаггүй, амар хүүдэн хүндий муухай харьцдаг тийм байлаа. Гэхдээ чи тэгээд ядах юм бол зодоогүй нэг юм те. Ягаад тэгэхээр бусад 4 зодоод энэ арай хүнд юм хийгээд байна. Тийм болохоор би харьцуулагдаад арай гайгүй болчих юм шүү гэж бодогдно гэсэн үг. Бас нэг 5 нөхөр байлаа, 4 нь араар тавьдаг байлаа гэж бод. Нэг нь тэгсэн чи гэртээ ямар ч ажилгүй ерөөсөө гэр бүлээ тижээн тэтгэх, хайрлан халамжлах, Бурханаас өгсөн үүргээ гүйцэтгэдэггүй байлаа гэж бодъё. Тэгсэн чи яах вэ? Гэхдээ чи ажил хийгээч би чамайг дижээгээд штэ гингүүд би чамайг хуураагүй нэг юм гэвэл яах вэ? Тэнд харьцуулагдаад би ингээд нэг арай гайгүй юм шиг болно гэсэн үг. Нийгэм биднийг яг ийм байдалд аваачаад том нүглүүдийг харуулж байгаад энэ амар том байгаа зинс том муухай байгаа за жижиг эн чин гайгүй шүү дээ гэж ойлгуулахыг биднэрт эрмэлздэг юм аа. Харин бидний эзэн Есүс Христээр дамжин орж ирсэн амин сүнсний хууль нь яадаг вэ гэх юм бол биднийг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн буюу жижиг зүйлийг хүртэл бид нар ялган таниад тэрийг амьдралаасаа зайлуулъя гэсэн бодлыг бидэнд өгч чаддаг юм аа. Амен. Түүгээр дамжуулаад бидний дотор гимшил бий болдог, өөрчлөгдөе гэсэн хүсэл бий болдог, нүгэл үйлцсэний дараа харамсал, гашуудал бий болоод би энэ байдалд удаж болохгүй юм байна, би заавал өөрчлөгдөх хэрэгтэй байна гэсэн бодол үүнийг дагаад орж ирдэг юм аа. Бурхан сүнслэг талбар дээр ийхүү ажилдаг. Тэгээд тэр бидэнд яг тэр өөрчлөгдөх гараан дээр биднийг аваачиж өгдөг. Тэгээд тэр бас бидэнд ариун сүнсээр зөвлөж бидэнд хүчийг өгдөг. Амен. Харин одоо бид нар юу хийх хэрэгтэй вэ гэх юм бол яг Бурханы зааж өгсөн тэр зөв арга замаар нүглийн талаар зөв ойлголттой байгаад үүнтэй тэмцэх ёстой. Би нэг жишээ авъя л да. Фитнест очиод гоё төмөр өргөх юм бол булчин хөгжин те. Энэ бол яг зөв гоё. Ер нь фитнес айгүй гоё шүү дээ. 30 минут дасгал хийгээл тэгээ бүтэн өдрийн хөдөлгөөнд ингээд нөхдөж байгаа юм шиг санагдтыг надад бол яг яад юм мэдэхгүй те. Тэгээд энд ингээд нэг 7 хоногт 2 удаа нэг 2 цаг за нийтдээ нэг 4 цаг юм уу хэрвээ бэлтгэл хийчих юм бол миний нуруу ерөөсөө өвддөггүй тэгээд юм айгүй гоё те дандаа юм гоё юм эрүүл чирэг мэдрэмж төрөөд айгүй гоё байдаг. Хоолны шингэц хүртэл сайтай гоё байдаг хөхгүй. Дасгал хийгээд өөрчлөгдөх боломж надад байна гэсэн үг. Энэ бол гайхалтай тийм үү? Би дасгал хийгээл өөрчлөгдөж болж байна. Тэгвэл Бурхан надад яг дасгал хийгээд өөрчлөгддөг биеийг өгөөгүй байсан бол яах вэ? Бурхан хүндрэлтэнд яг ингээд булчингаа ачааллуулах юм бол тэрийг дагаж хөгждөг тийм булчин өгөөгүй байсан бол яг тэр систем байхгүй байсан бол яг дасгал хийгээд ч хөгжихгүй тийм үү? Христ Есүсээр дамжуулаад амин сүнсний хууль нь биднийг нүглийг ялах боломжтой болгож өгсөн юм а. Бид нар тэмцэх боломжтой, ялах боломжтой байна гэдг нь аль хэдийн Бурханы бидэнд хийж өгсөн гайхалтай чөлөөлөлт юм а гэсэн үг. Амен. Харин бид нар би яг өөрчлөгдөх боломж л байдیں۔ Гэхдээ би дасгал хийхгүй өөрчлөгдмөр байна те. Нэг өглөө сэрэл толинд харсан чинь цоо шинэ хүн гэгэрсэн хажуунаас нь сөхөөд авсан ч гэсэн ийшээ дахиад зөгтөө гэхээр тийм хүн болох ёстой байхаа гэж буруугаар ойлгодог. Хэрв тийм байсан бол Есүс Христ биднэрт нүдээ цэвэр байлгах гэж хэлэхгүй байсан баха. Илч Паул бидэнд юу тарьснаа хурааж аван та нар сайныг тарь гэж хэлэхгүй байсан баха.
та нар тэмцэл дунд байгаа, та нар сүнслэг тэмцэлд байгаа шүү гэж хэн ч ярихгүй байсан баг. Зүгээр л Есүст итгэх тэгэл болоо бүх юм дуусаа. Маргааш нас нь шинэ хүн болно, тэгэлж байгаа амьдрал гэж л хэлэх байсан баг. Бурхан биднийг өөрчилсөн, өөрчлөгдөх боломжийг тэр бидэнд өгсөн. Амен. Тийм учраас одоо бидний хийх ёстой зүйл бол юу гэх юм бол нүгэлтнүүдийн зам дээр зогсолгүйгээр нүглийг урдчлан хараад эрүүл ухаанаар үүнтэй тэмцэх хэрэгтэй маа. Амен. Та бүхнийг уриалмаар байна. Библийн дагуу сүнсэнд тарьж нүглийг ялцгаая. Амен. Эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байж ухамсартайгаар бодолтойгоо тэмцээд яг бодолтойгоо өөрсдөө яг ухамсартайгаар дотор нь орж алалцаад тэгээд ялан дийлцгээе. Каинд бурхан хэлсэн байдаг чи ялах ёстой шүү дээ гэж. Амен. Өнөөдөр энд сууж байгаа таач мөн ялах хэрэгтэй юм аа. Библийг өдөр болгон уншдаг бай. Ягаад вэ гэх юм бол Библийг унших уншилтаар дамжуулаад бид нар Бурхны талаар мэдэж авдаг. Бурхны үг бидний дотор байж идэг. Тэгээ бид нар яг бодолтойгоо тэмцээд муу бодлуудаа ялаад оронд нь сайн зүйлийг бодох гэсэн чи ямар ч дата байхгүй бол яах вэ? Ямар сайныг бодохоо мэдэхгүй те. Тийм дотор нь ямар ч тийм сайн мэдээлэл байхгүй бол. Хэрвээ бид нар өдөр болгон Библийг унших юм бол бид нарт Бурхны үг ингээд дотор байж идэг, цээжлэгдэж идэг, орж идэг тийм үү? Тэрүүгээр дамжуулаад Библиэл дээр тэгсэн байдаг та. Тийм учраас ингэж атаархахын оронд Библиэл дээр хэлсний дагуу би уучлах ёстой юм байна гэж бодох болно гэсэн үг. Амен. Тийм учраас өдөр болгон Библийг уншиж тэр эзний үгээр тэмцэх датагаа бэлтээр. Тэгээд тэмцэе. Тэгээд бид нар яах вүлээ? Тэгээд бид нар ялж чадах болно. Амен. Энэ тийм хэцүү биш ээ. Яаков ч гэсэн хэлсэн байдаг. Эзний үгийг дагна гэдэг нь тийм хэцүү биш ээ. Хүмүүс амар хэцүү болгоод үүнийг хараад. Ягаад гэвэл тэд нар буруу аргаар тэмцээд байна. Буруугаар ойлгоод буруу юм дээр урам хугараад байна. Есүс таны дотор ариун сүнсээр ялалтыг өгсөн. Харин одоо та яах нь вэ? Дасгалаа хийгээд ялагчийн амьдралаар амьдрах хэрэгтэй юм аа. Амен. Бүгд хамтдаа залбирая. Бидний хайрлсан их эзэн минь танд баярлалаа. Өнөөдрийг хүртэл бид нар нүглийг юм чинээ тоолгүй. Нүглийн эсрэг идэвхгүйгээр ялагдаж байсан бол та биднийг уучлаач. Харин бид таны үгийг мэдснээрээ дамжуулаад нүглийг дайсан гэж хараад тэгээд түүнтэй өөрсдийнхөө аргаар биш харин таны аргаар тэмцэхэд та туслаач. Бидний арга бол магадгүй нүглийн өмнө очоод ялагддаг бол харин таны арга нүгэлтний зам дээр зогсолгүйгээр хаа холоос үүнийг таньж мэдээд өөрсдийгөө аван гарч тань руу очих тэр арга зам билээ эзэн минь. Эзэн минь бид үүнээс хол явахыг хүсэж байна. Бид бодолтойгоо тэмцээд ялахыг хүсэж байна. Бид тарих руугаа бузармуу зүйлийг оруулахгүй байхыг хүсэж байна. Ухамсартайгаар бид өдөр болгон үүнтэй тэмцэхэд эзэн та туслаач. Зөв ойлголтыг та бидэнд өгч тэгээд түүгээр дамжуулан бид нар ялалт байгуулахад өөрчлөгдөхөд таны дагалдагчд байхад туслаарай. Танд баярлалаа эзэн минь, энэ цагийг таны мотор даатгach байна. Таны хайртгүй Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн та бүхнийг өрөөх болтугай.